За сайн байцгаана уу. Би хурд хамтлагийн дуучин цагаа байна. Би энэ яарад яах вэ гэсэн би энэ аянд нэгдэж байгаа юм. Би болон манай хурд хамтлагийнхан. За миний хувьд 1984 оны 2001 өөлөө 2 оны 1998 оны жолоочаад тэгэхээр ч одоо би 16-7 жил баг болчихлаа шүү дээ машин. Тасралтгүй биш болж бас нэлээд олон жил машин барьсан. Ер нь яарад яах вэ гэдэг энэ аянг би сонсчоод өөрөө одоо болтол би машин дотор яг бодож байна. жолооч болно гэдэг маань одоо миний хар бол хоёр дахь гэр машин гэдэг маань одоо бид бүхний хоёр дахь гэр. Миний одоо өдөр болгоны л хамт явах анд хөлөг минь байна. Тийм учраас энийгээ бүрэн бүтэн маш найдвартай Хамгийн одоо гол эрхэмлэх чанар бол хариуцлага. өөрөө жолооны ард суусан л бол тэрийг маш сайн ухамсарлаж ойлгож бусдыг хүндэлж хамгийн гол нь бусдыг хүндэлнэ гэдэг чинь өөрөө тайван явна, өөрөө аюулгүй. Жигцэлдэл дайралдаал ах юм бол тэгэл энэ чи явахгүй гэдэг. Жолооч нартай бас хандаж хэлмээр байна. Манай монголчууд ер нь их яарах дуртай. Ажилтай хүн байж болно, гэхдээ бас дэндүү их яарснаас болж замын ослууд тэгээд дээрээс нь одоо манай энэ ирээдүйн болсон хүүхдүүд маань их эрсэлдэг. За ер нь яарвал даарна гэж үгүй. Тэгэхдээ яарахгүй тулд цагаа зөв баримтлаад цагаа зохицуулаад бүгдээрээ гарцаагаарай. Тэгэхээр энэ бол ерөөсөө яарч твдэхийн асуудлуудыг л манай шинэ жолооч нар энийг л нэг дотроо зүгээр тархинтай нэг сэтгэлдээ нарийн сэтгэлдээ суулгаж байгаа. Хурдан давхснаар ер нь аливаа жолооч хүн юу ч хождгоо. Тийм учраас аливаад яарах хэрэггүй. Яарад яах вэ? Хүрэх газар цаашаа зогтохгүй шүү дээ. Тийм учраас та бүхэндээ дахин хэлмээр байна. Яарад яах вэ? Яарч болохгүй шүү. Ерөөсөө л энийг би яарад яах вэ? Яарад яах вэ хүмүүс нь тэгэл би хэлээ. Миний Монголын ард түмэн машин гэдэг бол явдаг хоёр дахь гэр чинь. Тийм учраас хайртай бүхнийгээ суулгачаад яаралгүй тайван хүрэх газараа ад жаргал дүүрэн очихыг ерөөлийг хүсэж байна.